Байгаль орчин аял жуулчлалын салбарын 2010 оны ажлаанд өгүүлээ. Өнгөрсөн жил 1,744 мянган мод тарь суулгахад 220 мянган хүн оролцсон байна. Мөн уул уурхайн үйлдвэрлэлээс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, модны хууль бус бэлтгэлийг бууруулах, аял жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй олон ажлууд хийгдэжээ. Миний амьдарч байгаа орчныг надаас өөр хүн хамгаална гэсэн монголчуудын хандлагыг өөрчлөхийн тулд байгаль орчны салбарын их зүйл хийж байна. Үүний үр дүнд зөвшөөрлгүй мод бэлтгэж байгааг илчилсэн иргэдийн мэдээлэл эрс нэмэгдэж, хуваарь ашиг томилтмол олборлогчид хүртэл булаг шандны их хамгаалах ажилд тусалдаг болжээ. Мөн уул уурхайн үйлдвэрлэлээс эвдэрсэн газрын тоолгыг өнгөрсөн жил байгаль орчин аял жуулчлалын яам нэгтгэж дүгнсэн, ингээд байгаль тохирол учруулсан аж ахуйн нэгжүүдээр экологийн хохирлыг төлөвлөхөөр мөрдөн байцаах газарт мэдээллийг нь хүргүүлжээ. Хэрэглэгч нь хамгаалагч байна. Бохирдуулагч нь төлөгч гэсэн ийм үндсэн зарчим дээр зохицуулж өөрчилж байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бол энэ 11 онд тулан дуусгах ёстой хуулийн 11-12-нд багтаагаад тэгээ энэний гол юу нь бол 11 онд хийгдсэн цөмөн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг өнгөрсөн жил улсын их хурлаас баталсан, мөн цөлжилттэй тэмцэх уур амьсгалын усны зэрэг үндэсний хөтөлбөрүүдээс баталсан. Ингэснээр байгаль орчныг хамгаалах баялагийг зүй зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгах олон ажил нэгдсэн бодлогоор хийгдэх юм байна. Хамаг бүхний хэрэглээний ашиглалтын тэр үйлдвэрлэлийн бидний ирээдүйд мөрөөдөд байгаа тэр одоо олон толгой гэдэг юм энэ эрдэс соёлгаа дамжуулаад эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж байгаа энэ бүх хүсэл мөрөөдөл үзүүлэх усныхаа нөөцийг хэрхэн одоо яаж зөв тооцоолж хэрхэн тэрийг зүй зохистой ашиглаад дараа нь харин бохирдол гаргахгүй ирээдүйн хожидтой үлдээх байдгийг энэ асуудлаас ламаар. Тэгэхээр энэ жил усны жил нь бол яг л одоо сая орсон юм асуудал байна л гэж хэлмээр. Өнгөрсөн жил монголчууд 1,750 мянган мод шинээр суулгажээ. Мөн 2011 оныг нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсын ойн жил болгон зарласан энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Ойгоос одоо хүртэх ашиг. За энэ дотор бол мэдээж экологийн ашиг орно, эдийн засгийн ашиг орно. Энэ бүх ашиг бол хүн рүү чиглэсэн. За ядуурлыг бууруулах, улс орнуудын мянганы хөгжлийн зорилтуудыг одоо хэрэгжүүлэхэд ойн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар одоо энд одоо оролцох боломжуудыг нэмэгдүүлэх энэ асуудлуудыг голлож одоо ярьж байгаамаа. Нийслэлчүүд утаа хөрснөд бохирдол ихээр нэрвдэж байгаа бол хөдөө орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл ус бэлчээрээ хомсдлоос дайжсан хүмүүс олон болжээ. Гэхдээ байгаль орчныг хамгаалах талаар нутгийн иргэд санаачлагтай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 6633 өрх айл 120 мянган гишүүнийг нэгтгэсэн ой хамгаалах 791 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Увс аймагт байгалийн баялаг ан амьтныг хамгаалах зохистой ажиллах чиглэлээр нутгийн иргэдийн 36 нөхөрлөл байгуулагдаж, нэн ховор ан амьтны тоо толгой нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хамгийн нэгдүгээрт Уурангаа аймаг бол аял жуулчлалын чиглэлээр аял жуулчлалын аж ахуйн нэгж байгууллагын зөвлөдөх уулзалтыг хийгээд аймгийн аял жуулчлалын холбоог байгуулсан. За аял жуулчлалын холбоо байгуулснараа бол одоо төрийн байгууллага аял жуулчлалын аж ахуйн нэгж байгууллагууд хоорондоо яаж хамтарч ажиллах вэ гэдэг энэ чиглэл дээр бол бид нар бас тодорхой алхам хийсэн. Манай Завхан аймагт мод тарих аяны хүрээнд сум болгонд 999 мод, аймгийн төвд 999 мод тарих ийм ажил хийсэн. Энэ зорилтынхаа хүрээнд ерөнхийлөгчийн одоо бас нэрмжит өдрүүд гарч тэгээд нээлттэй хийж ингээд Завхан аймгийн хэмжээнд 49999 мянган мод тарьсан байна. Өнгөрсөн жил манай улсад 450 мянган жуулчин хүрэлцэн иржээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 10% өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын орлого 220 сая долларыг давсан байна.